яг ижил тэгш боломж олгох энэ юмыг ингээд гараж ирэх юмдэр Төв банк бол угаасаа тооцоо судалгаа хийгээ явж байгаа. Тэгэхээр 8%-ийг 6 болгоход одоо 20 та бол энийг хэлж 8%-ийг 6 болгох болно. Тий. Тэгэхээр тэр алдагдал гэдэг байгаа. Уг нь бол энд алдагдах юм байхгүй шүү дээ. Ягаад гэвэл наад чинь 1% хүртэл гарсан хүүг 6% хүүтэй та нар өгсөн. Тий. Бидний хийсэн 8% хүүтэй анханасаа өгч ирсэн. За 4% хүүтэй гарч байгааг та нар сүүл 6% хүүтэй гарч байгаа. Энэ дундаас 2% хүү гэн зөрүү гарч байгаа. Энэ зөрүүнөөс мэдээж үйл ажиллагааны зардал, эрсдлийн сан, за тодорхой зардлууд гарна. Хэсэг хэдий ч гэсэн цаана нь тэнд бас боломж зөрүү гарч байгаа байхгүй. Яг одоогийн байдлаа 13 оноос хойш 9 жил мөнгөө төлсөн, хүүгээ төлсөн, өнөөдөр цалингүй байгаа, хүүхдийн сургалтын төлбөрийг төлж чадахгүй байгаа. Зээлээ төлж чадахгүй байгаа иргэдэд 2% хүүгийн зөндруулаад өгчөж болдгоо юм бэ гэдэг асуулт та бид нар одоо маш олон удаа ярьж байгаа. Энэ чинь тэгээд одоо та бид нар шийдэхгүй бол өөр хин шийдэх юм.